Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны зүгээс Монгол Улсын засгийн газартаа байгуулдаг хөдөлмөр нийгмийн зөвчлөг хангах 3 талд хэлэлцээр хангалтгүй хэрэгжиж тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байгаа учраас эрүүл мэнд боловсрол хөдөө аж ахуйн салбарын ажилчид эсэргүүцлээ илэрхийлэн улмаар эм чимэлгийн ажилчидад цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан суулт хийсээр байна. Энэхүү шаардлагыг Баруун Бүс нутаг Ховд аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдэд дэмжиж ажил хаялт хийх хэрв шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох нь зөв хэмээн үзэж байна. Тиймээс аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарт ажил хаялтанд хэрхэн бэлтгэх, ажил олгогч эзэдтэйгээ хийсэн хөдөлмөр нийгмийн 3 талдаг эрэ хэлэлцээрээ хэрхэн хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх үүднээс шуурхай зөвлөгөөнийг зохион байгууллаа. За бид ажил хаялтанд бэлтгэхийн тулд бүх үйлдвэрчний эвлэлийн хороод үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй зөвхөн мэдээллийг өгч за үүнийхээ дагуу ажил хаялтын тэмцлийн шат бүхэнд байх ёстой эрх зүйн актуудыг за ямар байдлаар гаргах за үүнд үйлдвэрчний эвлэлийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн үүрэг оройл ямар байх ёстойг бас дахин анхааруул санууллаа. Ховд аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 17 сумын үйлдвэрчний эвлэлийн холбоонд харьяалагдах 80 гаруй үйлдвэрчний эвлэлийн хороо, аймгийн төвийн 50 гаруй албан байгууллага аж ахуйн нэгжийн үйлдвэрчний эвлэлийн хороодын нийт 7000 гаруй гишүүдтэй. Хамгийн олон гишүүдтэй байгууллага нь Ховд аймгийн Бүсийн онцлогоо эмчилгээний төв юм. Энд ажиллаж байгаа сувилагч дунд мэргэжилтнүүдийн сарын дундаж цалин 300-аас 700 мянган төгрөг байдаг байна. Бүсийн төв гэдэг утгаараа ажлын ачаалал ихтэй, авч байгаа цалин хөлс нь хийж байгаа ажлын үнэлэмжинд нийцдэггүй, өнөөгийн нийгмийн амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас энэхүү ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. За ер нь төрийн өндөрлөгт сууж байгаа улсын их хурлын гишүүд маань эм чимэлгийн ажилчид бид бүхний энэ ажлын хүнд ачаалалтай ажилдаг энэ нөхцөлийг бол бүрэн ойлгохгүй байна. Яагаад гэвэл саяхан нэг их хурлын гишүүн эмэгтэй бол бид бүхнийг цалингаа нэмүүлэх шаардлагагүй эдгээр тангараг өргөцсөн улсууд гэсэн. Бид бүхэн хүн ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаа зогсоё гэж тангараг өргөсөн болохоос бид бүхэн цалингаа нэмүүлэхгүй гэсэн ийм тангараг өргөөгүй. Яагаад энэ их хурлын гишүүд өөрсдөө цалин аван дээрэс нь нөгөө тооргийн мөнгө энтергээд хүртэл нэмэгдэл цалин авдаг. Тэгэд яагаад энэ ард иргэдийнхээ амьдрал дотор орж иж мэддэггүй юм бэ? Ер нь яваад өцгөд бол аль салбар нийгэмлэгт аль сумын эмнэлэг байна уу, бүсийн онцлогоо эмчилгээний төв байна уу, Улаанбаатарын эмнэлэг дүүргүүдэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид бид бүхэн өрийн сүлжээнд хамрагдсан байгаа шүү. Энийг бас төр засгаас харж үзэж бид бүхний цалин нэмэгдүүлээч. Энэ цаашид тавьж байгаа энэ цалин нэмэгдүүлэх жагсаалыг бид бүхэн дэмжихэд бэлэн байна. Бидний хувьд бол цалин маш бага байдаг. Би 20 дахь жилдээ ажиллаж байгаа хугацаанд үндсэн цалин байна 528, түүнээс хасагдаад гардаар ирэх нь 350-аас 400 мянган төгрөгийн цалинтай. Баруун бүсийн нэмэгдлийг биднэрт олгогддоггүй. Үе үеийн улсын хурлын гишүүдэд бүсийн нэмэгдэл өгнө гэдэг боловч өнөөдөр хүртэл өгөхгүй байгаа нь бид нар бас бүсийн нэмэгдлээ маш их хүлээж байдаг. Манай эмч ажилчдын ажилтны ихэнх нь 80-аас 90% нь бол цалингийн зээлтэй, байрны зээлтэй оюутны төлбөр төлдөг. Цалингийн хооронд ажилдаг. Иймээс бид бүхэн ажил хаяхад нэгдэж бид бүхэн Ховд аймгийн Бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хамт олон нэгтгэхэд бэлэн байна. Бараа бүтээгдэхүүний үн ханш өсгийн хэрээр авч байгаа цалин хөлсний хүрэлцээ нь мөн тэр хэмжээгээр буурсаар байдгийг тэтгэлж байлаа. Өөрөөр хэлбэл сарын цалингаа гар дээрээ бүтэн авч үзээгүй. Учир нь орон сууцны цалингийн гээд зээлээс зээл, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь өнөөдөр авч байгаа цалингийн хэмжээ нь амьдралд хүрэлцэхгүй байгаагийн нэгэн тод жишээ болж байгааг хэлж байсан юм а. Тэд шүүгчид дээд албан тушаалтнууд шиг хэдэн саяар хэмжигдэх өндөр цалин харсангүй. Цалин хөлсөө ердөө 1 сая төгрөгтөл хүрэхийг шаардаж бас хүлээж сувна.